Бүгдээрээ сайн уу? Мики байна. За өнөөдөр юуны талаар ярих вэ гэхээр би баахан тэмдэглэлийн дэвтэр авсан. Тэгээд яагаад зөндөө олныг авсан бэ гэхээр би ер нь бичих айгуу дуртай. Тэгээд бичмээр байгаа юмнуудаа компьютер дээр биччихдэг байсан чинь компьютер маань эвдэрсэн. Тэгээд нэг өглөөс ирээл асаагүй. Тэгээд миний сүүлийн бараг 2-3 жил бичиж тэмдэглэсэн юмнууд ерөнхийдөө бол ингээд бүгдээрээ салхинд хийсэн. Тэгээд юун дээр тасвар дээр авчиад үзүүлсэн чинь ерөнхийдөө нөгөө нэг их автан гимтсэн байна гэдгийгсэн. Тэгээд бараг шинээр лаптоп авсантайгаа адилхан зардалтай болох гээд байгаа учраас ерөнхийдөө яг яхаа мэдгүй тэгээд ямар ч гэсэн байж байгаа. Гэхдээ арай засч бол амжааг байна. Энэ жилээс ахвалаад цаасан дээр хуучин бичдэг байсан шигээ бичиж гэж бодоод. Тэгээд хамгийн гол нь яг тэр Монголд одоо найзуудынхаа хийж байгаа дэвтрийг ч юм уу эсвэл өөрхөн дагдаг ютуберийнхэн хийж байгаа дэвтрийг авах гэхээр нөгөө Японд байгаа болохоор авах нь жоохон төвөгтэй. Тэгээд наашаа бол ер нь явуулж чадахгүй гэд нэг бичлэгэн дээр ярьжсэн байхгүй. Одоо чинь миний дагдаг анхаасаа ингээд ютубер байгаа. Тэгээд тэрнийхэн тэр план тэгээд дэвтрийг үнэхээр их авмаар байсан боловч энэ удаа авч чадсангүй. Тэгээд магадгүй дараа жилээс Монголоос ч юм уу захиат ч юм уу авчрах бол бодолтой байгаа. Энэ жилдээ бол Японоос дэвтрнүүдээ авсан байгаа. Тэгээ та хэд дэвтрээ танилцуулъя. За ерөнхийдөө би бол тэмдэглэл хөтлөгтөө хөвчлэн монголоор чдаг байхгүй юу. Тэгэн гут нөгөө нэг ирээдүйд хүүхдүүд маань яг монголоор яг сайн уншиж чаддаг болох үгүйг мэдэхгүй байгаа учраас юмыг яаж мэдхөө үждээд бас монгол хэллээс гадна англи хэл дээр би тэмдэглэл хөтлөх ёстой байна гэж бодсон. Өнөөдөр маргааштай юу тохиолдож байгаагаа яг өдөр болгон биш ч гэсэн ингээд гоё онцгой үйл явдал тохиолдох юм бол тэмдэглэлтэй хөтөлчих юм бол тэрийг дараа нь хүүхдүүд маань том болоод уншуулах гоё явах гэж боддог. За тэгдүүлээ надад ямар дэвтэр байгааг харцгаая. За хамгийн ихнийх нь бол энэ бол ингээд зүгээр нэг монголоор тэмдэглэл хийхдээ нэлийн их юм бичдэг учраас би юм том тууш зураастай дэвтэр сонгосон. Тэгээ энийг бол зүгээр 100 yen-ийн дэлгүүрээс авсан байгаа. За тэрний дараа гэх юм бол би нэг юм гоё дэвтэр олсон байгаа. Ийм дэвтэр байна. За энэ болохоор 100 things on my bucket list гэдэг ийм дэвтэр байгаа. Энэ бүр амар хөөрхөн. Тэгээд энэ доторх нь ийм харагдаж байна. За тэгээ энэ дээр болохоор одоо achievement юм уу, experience юм уу, item юм уу. За тэгээд bucket list-ийн чинь нэр нь юу юм? Юунаа санаа авч энэ inspiration нь юу юм? За тэгээд хизээ хийхээр төлөвлөж байгаа. За тэгээд хэр их хүсэж байгаа bucket list-ийн яагаад энэ юм чухал юм? За тэгээд энэ bucket list-ийг биелүүлэхийн тулд ямар чаленжтай тулгарх юм? За тэгээд хинтээ хамт энэ bucket list-ийг хиймээр байгаа гэд ерөөхдөө за тэгээд хэрвээ энэ bucket list-ийг хийчих юм бол одоо ямар reward өөртөө өгөх юм гих мэтчлэн юм юмнууд бичиж болохоор байгаа байхгүй. Тэгээд энэ бол надад амар хөөрхөн санагдсан. Би тэгээд бичиж эхэлсэн байгаа. Тэгээд эхнээс нь бүтээд bucket list-ийг чек хийснийхаа дараа та хэд магадгүй оны сүүлээр харуулъя гэж бодсон. За тэгээд тэрний дараагийн дэвтэр гэх юм бол My Day in a Minute or 5 гэж бичсэн юм дэвтэр байгаа. Тэгээд энэ болохоор бас амар хөөрхөн. Доторх нь гоё. За тэгээд энэ дэвтрийн доторхыг харуулвас. За энэ бас ингээд тууш зураастай дэвтэр байлээ. Тэгээд энэ болохоор би өнөөдөр өглөөс ирээд нэг иймэрхүү мэдрэмжтэй сэрлээ. За хэрвээ өнөөдөр ийм хийчих юм бол миний өдөр аяга гоё өнгөрөх гээд байна. За тэгээд би өнөөдөр ийм юм талархууштай байна. За миний өнөөдрийн өөрөөсөө асууж байгаа хамгийн том асуулт бол гэд ингээд энэ зүүн талынх нь энэ талын нь бол ингээд өглөө бичнэ. Баруун талд нь болохоор надаа ингээд ийм юм тохиолдсонд би маш их баяртай байна. За би өнөөдөр ийм юм сурлаа. За би өнөөдөр ийм юм маш их талархалтай байна. За тэгээ өнөөдөр ер нь бол ямар шүү байсан бэ гэдэг талаар баруун талдаа бичдэг ийм дэвтэр байгаа. Тэгээд энэ бас аюу хөөрхөн. Тэгээд энэ дэвтрийг бол би бас англи хэл дээр хөтлөд явж байгаа. Тэгээд дандаа энэ доторх нь надад англи хэл дээр байсан болохоор амар таалагдсан. За тэгээд нэг ийм дэвтэр байна. За энэ бол зүгээр гэрийнхаа ингээд нөгөө нэг хаач байсан гэсэн тавьчихдаг байхгүй. Тийм амар тод өнгөтэй учраас хаач тавьсан байсан гэсэн олж хараад гээс онгоолгоод нэг биччихмээр юмнууд өгдөө шүү дээ. Тэргээ хий, энийг хий гэд тэгээд энэ жижигхэн тэмдэглэлийн дэвтэр байна. За миний авсан дэвтэрнүүдээс хамгийн их таалагдж байгаа дэвтэр гэх юм бол энэ 5-year diary гэдэг ийм дэвтэр байна. Би энэ дэвтрийг бүр авах гээд ер нь бол ингээд бараг нэг 2 жил бодож байгаа. Тэгээд
яг сэтгэл нийцсэн дэвтэр олдохгүй байгаад байсан. Эцэстэн дэвтрээ олсон. За тэгээ энэ яадаг дэвтэр вэ гэхээр байна шүү дээ те. Би та нарт харуулъя. За энэ нь шүү дээ те. Ингээд дээр одоо чинь энэ дээр 4 сарын 9 гэж байгааз. Тэгэн гут ингээд 5 жилийн турш 4 сарын 9-нд юу тохиолдсныг энэ жижигхэн зайд багтааж бичдэг байхгүй юу. Тэгэхээр би энэ дэвтрийг 5 жилийн турш хэрэглэнэ. Тэгээ 5 жил одоо чинь яг нөгөө Facebook шиг байхгүй. Facebook ч одоо чинь нөгөө нэг memories-ийг гаргаж ирээд байдаг шүү дээ. Жилийн өмнө та энд явж исэн байна. Жилийн өмнө та ийм пост хийсэн байна гэдэг шүү дээ. Тэрэн шиг ингээд болсон үйл явдлуудаа ингээд бичнэ гэсэн үг. Тэгээд энийг бас англи хэл дээр бичиж байгаа. Тэгээд нэгэнт нөгөө юугаа тэмдэглэлээ монгол хэл дээр бичиж байгаа учраас яг онцгой тэр өдөр болсон үйл явдлуудаа энэ дээр бичих юм бол амар гоё. Тэгээд одоо тэр тусмаа нялх жижигхэн хүүхдүүдтэй байгаа учраас хүүхдүүд за тэгээд тэрс маань нөгөө одоо жижигхэн хүүхдүүдтэй байгаа учраас хүүхдүүдэд маань өдөр болгон шин зүйл сурах ингээд янз янзын гой үйл явдлууд тохиолдож байгаа учраас энэ дэвтэр дээрээ товч бөгөөд тодорхой тэгээд англи хэл дээр бичиж байгаа. За тэгээд тэрний дараагийнх гэдэг юм бол за энэ бол нэг юм нөгөө урдаг дэвтэр байна. Тэгээд энэ дээр болохоор юу бичдэггүй гэхээр цаг агаар хэр байсан, миний одоо нөгөө мууд хэр байсан, хэрэг усуусан, за тэгээд өглөө өдрөө оройныхоо хоолнд юу идэх юм, хийх юмны лист энэ гэдэг байхгүй. Тэгээд энэ дэвтрийг яагаад авсан гэхээр бит хоёр нөхөр бит хоёр сая он гарснаас хойш ерөнхийдөө нөгөө нэг хүнсэндээ амар хэрэггүй зардал гаргаад нэг бол хитрхи их нөгөө хүнсний хөдөлთა авалт тэгээд эсвэл ингээд аюух гадуур хоолж молоод байгаа байхгүй. Тэгээ энэ жилдээ ерөнхийдөө идэж уух юм дээр аюу анхаарыг одоо нөгөө хүмүүс чинь цэвэрхэн идэж ууя гэж ярьдаг болсон мөлий шүү дээ. Тэгээд ийм цэвэрхэн юм идэж уух төлөвлөгөөтэй байгаа учраас энэ дэвтрийг авсан. Тэгээд ерөнхийдөө бол яг 7 хоногийнхоо юу идэж уухыг төлөвлөчих юм бол аюу ингээд хүнсний зардал бол бүр эрс аюу баг гарт юм лээ. Тэгээд энэ дэвтрэнд бол маш их сэтгэл хангалуун байгаа. За тэгээ миний танилцуулга хамгийн сүүлийн дэвтэр гэдэг юм бол ийм дэвтэр байна. Тадаа. За энэ бол Wellness Journal гэдэг байгаа. Тэгээд энэ юу юм бэ гэхээр өөрийнхөө эрүүл мэндийг хөтлөх дэвтэр байгаа байхгүй юу. За тэгээд энэ дэр болохоор өөрийнхөө одоо body status, за тэгээд гутаа exercise habits, emotional management, за тэгээд diet гэдэг бүхэл юм бичих юм байлээ. За тэгэн гутаа миний одоо энэ жилд гаргах одоо нөгөө нэг эрүүл мэндийн төлөвлөгөө, за тэгээд фитнест явах юм уу, эсвэл сэтгэл санааныхаа хувьд одоо ямар бэлтгэл хийх юм ч гэдэг юм уу. За тэгээд энэ болохоор daily physical well-being tracker гэдэг бас байгаа байхгүй юу. За гих мэтчил энэ бол аюу гой дэвтэр байлээ. Тэгээд өнгөрсөн жил нөгөө нөхөртөөгөө одоо нэг хийн гэсэн нөгөө төлөвлөгөөнүүдээ үзээд тэгсэн чинь ерөнхийдөө одоо нөгөө хийн гэж бичсэн бодсон юмнуудаа бүгдийг хийсэн ирнэсээ одоо нөгөө physical болон mental wellness гэдэг юмыг бол амар орхицсан байсан. Тэгээ тийм учраас энэ жил бол ингээд би болон одоо сэтгэл зүйдээ илүү сайн хоёлаа анхаарья. Энд чинь бол бас одоо тий урт удаан эрүүл амьдрахад айгүй чухал юм байна гэд хоёлаа ярилцсан байсан байхгүй. Тэгээд яг явжсэн чинь энэ дэвтэр таарлаа. Тэгээ энэ дэвтрийг авсан байгаа. Амьсгахгүй арай хурдан ярьсан бол уучлаарай. Тэгээд та хэд маань ч гэсэн одоо ингээд магадгүй стрессцэн үедээ гой тэмдэглэл хөтлөөрэй. За тэгээд өшөө тэ наттай адилхан гэрте байгаа ээжүүд маань ч гэсэн ингээд хүнтэй юм ярмаар санагдах юм бол бас сайн бичээд ах юм бол айгүй гоё болдог шүү. Сэтгэл санаа. Тэгээ би бол бичих дуртай. Тэгээд та миний авсан дэвтрээс харж байгаас тэгээд элдв янзын амар олон дэвтрнүүд авсан байна. Тэгээд дэвтрүүдээ чадхаараа хөтлөөд явж байгаа. За тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.